За. Чи энэ тоглоомоо тавих юм уу бэлдээгүй юм уу? Аль тоглоомоо тавих? Энэ тоглоомоо. За би тэгээ. Тийм байна. Би ядахна ингэ тавьчих юм. За. Гоё харагдаж юм бодлоо. За. Өөрөөсөө нь тэгээ хүслэн яаж бичих юм мэдэж байна уу? 2 3 хүнээс загтал ирсэн. Тэгээд яг бичгэд бас хэцүү юм байна гэд тэгээд байна. Та үлдэгдэл гэсэн хүслүүдийн хүслийн хэлж өгсөн шүү дээ. Дуусна. Их хамгаалал мөнх хоёроо та тодорхой хэлээгүй шүү дээ. За тэгээд яаж бичихээ бол чи мэдэн шүү дээ. Би яг бичсэн ч гэсэн бас ингээд хүмүүс бас юу явах хэрэгтэй байна. Яг бичгэлээр хэцүү юм байна гэд тэгээд илээ. За би нэг жишээ хэлж өгөх үү. За өвгөн миний хүсэл юу гэдгийг. За тэгээ энэ жишгээр манайхаа бүгдөөс сайхан будаа идэт бичээд авах. Тэгээ заавал над чиг бичих алга. Өөрийнхөө за. Алтан норон уулын араас мандахад алаг тал мань гэрэлтэн байхыг хүснэ. Алаг талын хараа бэлчээж харц цоцож сэтгэл шингэрч байхыг хүснэ. Мөнх хөх тэнгэрийн уудам зайг химжиж ядах аюуна би хүснэ. Мөнхийн аршихон итүүхэн ихэн алаглан байхыг би хүснэ. Од тонгрыг тоож ядан аюуна цуцаахыг би хүснэ. Орчлон дэлхийг туулж ядан хөлөө чичрэхийг би хүснэ. Ариун булагийг халтаргарааран амсхаас имэх ариуныг хүснэ. Аглаг талынхан уудамд нь цэнгэж давхихад цуцхыг би хүснэ. Умардын их орооны улас бүхнийг төвшин байхыг хүснэ. Өрнөдийн их орооны өлзий буян нь өргөн түмэндээ хүртээж байхыг би хүснэ. Их болоосон их хором минь ингүй дэлгэрээр мандаж байхыг би хүснэ. Энд эргүн болж огшиж өдөр бүхнийг уухалж байхыг би хүснэ. Хаан суудлыг харж багтаад ноён хүнийг инэрэн хайрлаад ард би уухай хашгараад ажил үйлээсээ бүтээж байхыг хүснэ. Өрөмн өндийгөд зүйтэй байвал өргөн дэлхийг аварч байхыг хүснэ. Үрсэ болчаар минь тэнүүн байх үед өндөр суудалд залларч байхыг би хүснэ. Эзэн ирэхэн дүүржил байвал ингүй ноёны тэтгэн оршихыг хүснэ. Эрхэнхри охид минь гоо байхад сэтгэлийн чилээгүй байхыг би хүснэ. Зүс цайнах хүрт мустай зүгээр л нэгэнлээд л өнгөрөхийг хүснэ. Зүсэн танамгүй хүнийг шохороход минь мэдхийн сэтгэлээр догдолохыг би хүснэ. Айл сахалдан айлчлан дийчлээд аяг тагш эргүүлэхийг би хүснэ. Амгалан олон тайгаан хөөрөлдөн хууралцаад найр цэнгэлээр дүүрэж байхыг би хүснэ. Налхар өдрүүдийн дараахан бүтээгхэн ажлыг би хүснэ. Наадаж тоглох завдал нь түүний завсраа шигж байхыг ч бас хүснэ. Халуун голомтонд өнгөртэй байхыг хүснэ. Хатан болоод хаан заяа хосоор байхыг хүснэ. Гүнж минь ханхүү минь гэж эрхлүүлээд нь өвөр дээр цагоож байхыг л хүснэ. Амраг хантайгаан өдөлхийг хүснэ. Аз жаргал цовлон бүхэн хойчлаад нь тоглон нулимстан нэлдгийг л хүснэ. Амьдралын мөртийг нь хөцөлцөж дүүрэгээд амьсгаа хураахтаа дэрлэж байхыг хүснэ. Мэдэж таныхын хязгаард нь мэдээлгийн хурын далаагаас нь шууд айлахыг хүснэ. Ус юм бол савлахыг хүснэ. Эрдэнэс юм бол үүрхийг нь хүснэ.
Олонхон их боловсролын далаад нь оройн дээдэн гэж байдаг бол түнд мацхыг хүсэн. Олон түмний манлаад нь мэдөхин өнгөөрөн гэлэлдэж хүм болосон заяаган өргөж явахын би хүсэн. Эдгийг эдэлж дөөргээд энэ мөр бүтэн байхыг хүсэн. Эрдэнэт авдарт нь алтан мөнгөн аяган хадгалаатай байж нь эрдний сургаал өгөөсөн торогон бодолдон хэвтэж байхыг л би хүсэн. Айлаг эртэнэ байхан аягал савн аль болтаараа байхыг л би хүсэн. Амьдаргууган залгуулах голомтын нийтлэл нь алиг өгнөр тансаг байхыг л хүсэн. Өрөх гэрэнд бол хамд өгөөд нэг хөөртэй үргэлж дэлгэрч байхын сайн сайхныг хүсэн. Өнгө зөгцөлн тэнүүн бөгөөд цэнгэлтэйгэр өөрийн минь бүтээсэн амьдрал гэж багтахыг би хүсэн. Энэ бие минь эрүүл байгаад нь эргэх ертөнцид мөнхрөөсэй гэж хүсэн. Эргэх орчлонгийн түүх цадагт сүнс болоод ч болтойгоо үрд наршихыг нь хүсэн. Махан биеийг тайсан магад богино хугацаа минь маргаашийн нартад түүхтэй байхыг би хүсэн. Мартагдах их анжилуудын адагт нь удамтай байгаад урагтайгаан учрахыг л би хүсэн. Гэж л бичэндэ. Шүлэг уншчлаа шүү дээ даа чинь. Би хүснэ гэдэг шүлэг уншчлаа. Одоо чиний ярьж. Үгүй би бичсэн чинь ерөөм шүлэг гараагүй. Тэрийг тэгээд ингээд би зүгээр л хэлсэн шүү. Би тэрийг хүсэж хэрэг хүсэж байгаа. Даадаг бол би тийм үү. Гудамжинд яваа мийхэн гониггүй байхыг би хүссэн. Гурван хөлтийг хараад хуцах нохойно. Зодуургүй байхыг би хүсэн. Хөх тэнгэрээр жигүүлэх шовод өнгөт өдөө дэлгэж байхыг би хүсэн. Өргөн талын ан амьтад нь үжин төлжиж цэнгэж байхыг би хүсэн. Би чамд сайн сайхныг хүсэн. Энэ биеэсээр туслахыг хүсэн. Би чамайг найзан болгохыг хүсэн. Амьдралд гоёлон хамттай гэж итгэнэ. Болж л байгаа байдтай. Тийм байна. Та бол ингэ дорн шүлэг зохиочих юм аа. Юм бичгчгүй, харгачгүй шуудалж. Би чинь тэрний чи хийж чадахгүй шүү дээ. За ажиж гэнэ. Чи хэлээд үзгэлээд. Гүй би чадахгүй. За. Одоо хамгийн хэцүү нь хараа эзэн эрх инх хамгаалан мөнх 3 дээр бол айгүй хэцүү мэлээ. Нэлээд бодсон. Чи бол амархан шүү дээ. Эрүүл байхыг хүсэж байна. Баян байхыг хүсэж байна гэдэг. Хань томотоо байхыг хүсэж байна. Үр үгэнд орохыг хүсэж байна. Амт нөхөд надад гай болохгүй байхыг хүсэж байна гэдэг. Тэг юм байна. Миний хөдөл амархан. Эзэн эрх нь юу ч байдгийн тэр нь зүв байхыг хүсэж байна. Инх хамгаалал нь хин хиндэ төвөггүй байхыг хүсэж байна. Мөнх гэдэг нь юу ч байж юм. За байж левел болно үзгээд тийм хүсэлтэй байдаг. Миний хүсэл яг тэгээд байгаа юм чи. Тэг цаашаа дэлгэрэхгүй авч яах юм. Миний би эрүүл байвал болоо. Тийм биз дээ. За надтай хамаатай одоо юунууд гэр бүлийнх маань эрүүл байвал болоо. Эд нь элбэг байвал болоо. Ингээл хүсэж байгаа юм чи яах вэ? Эдэн элбэг хэрнээ олдошгүй байвал яах вэ? Олдошгүй яалаа гэж дээ. Эдэн элбэг бөгөөд олдошгүй байвал яана. Тийм бас байдаг юм уу? Элбэг хэрнээ олдошгүй гэж юу гэсэн үг юм? Тийм. Өнөөгийн та нарын цаг үе чинь тийм шүү дээ. Мөнгөөр худалдаж авч чадахгүй юу? Тийм. Маш олон төрлийн элбэг эд хөрөнгө байна. Гэхдээ түүнд сачиг хүрэхгүй байдаг. Тэгвэл элбэг бөгөөд олдож байхыг би хүснэ юм уу? За номоо ориглоо. За дэлгүүрүүд минь надаас ч яхам хол байхгүй болохгүй нэ шүү. Юу гэсэн юу. Скай ямар жилээ баахан дэлгүүрүүд надаас хол байхгүй болохгүй. Ийм марта хол агаарай гэж. Good day холхон байгаараа надаас. Гүнээр элбэг бөгөөд олдошгүй би хүснэ гэд би хүслэ бичвэл биелэн штэ. Тэгэхээр тэд нар чинь миний болчууд яана би одоо. За тэр дэлгүүрүүд надад жоохон холхон байгаарэ авчиж магадгүй юм биш үү.
За боловсрол мэдлэг гэхэлэр за боловсрол мэдлэг дээр одоо сүүлийн үед онгодууд төвшөлтөд байгаа. Тэгэхээр энэ онгодуудын мэдлэг ингээд шууд толгоон дотор ингээд онгоолгоод тархиа толгоогоо ингээд зүсэж байгаа онгоолгоод бүгдийг чихэж оруулаад эс болгонд ингээд нүдэд хийчмээр байна. Тэгвэл өстой амар байна. Сурахыг сураагүй ч ингээд баригдаад байгаа юм да. Энэ одоо тогтохгүй байгаа толгоонд нь ингээд бүр хүн байгаа мó? Суулгаад тэгээд оруулаад ингээд нам хийчих хэрэгтэй. Энэ хүн байгаа мó? Хүн байна уу? Сонсож байгаа хүн байвал мэдээ өгөөрэй гэж шүү. Тэгэхгүй бид хоёр яриад байгаа юм байна да. Тийм байна. Хүн амьтан дуулахгүй байгаа юм байна. Дуулахгүйсэн чи ахта хоёул ярьж байгаа юм чинь бурлаа. За хань нижил таар төрөөс өвгөнд орж явах хэрэгтэй. Тэгээ томото байж хад болоо. Чи нохоод ижэвэл яасан? Би нохоо хань харж чи шал өөр шүү дээ. Нохоод чи би дургу. Төвхтэй өвгөнд орохгүй шүү дээ. Нохоо чи дөрөв хөлөө цухтаагаад алга болно. Ийшээ тийшээгаа хоёр хөлтэйгүү цухтаадаг гэсэн бол дөрөв хөлөө цухтаа шүү дээ. Тэгэхээр хань нийжил үгэнд орж явах хэрэгтэй байна. Өөр хүүхэд үгэнд орж явах хэрэгтэй байна. Анд нөхдүүд одоо түүг болохгүй тэгээд ингээд ажлаа хийгээд ингээд байж ивэл одоо хин хиндэ ямар нүдлээ бусдаараа бууц хуушур шиг явъя гэдэг шиг болох гээд байна. За эзэн эрхтэр чи юу лээ бурлаа. Эзэн эрхтэр чинь эзэн эрхтэр ч гэсэндээ нөө заяндаа эзэн болоо байж ивэл болох гээд байна. Инх хамгаалалт энэ Монгол улс дайн дайжингүй өвчин зовлонгүй байж ивэл болох гээд байна. Мөнх одоо гэдэг дээр чинь одоо би өвчөөд онгод болохыг чинь хүсэхгүй байна. Тэр чинь бас амар их ажилтаа төвхтэй байна. Тэгээд маш халбархан аятайхаа одоо бас ямар ажил хийдэг. Тэрнийг одоо боддог болоод байгаа шүү. Энэ юу гэнэ? Өнөөдрийн сэдв юу вэ гэдэг. Өнөөдрийн хэлчихээ балчаараа өнөөдрийн сэдв үү? 9 шүү. 9 хүслээ дуусгаж байгаа. Тэгтээ чи ямар сэдвээр ярих гэж байгаа? Анхаа Буян бата. Тий. Анхаа Буян бата сэдв авъя. Гэхдээ 9 хүслээ та дуусгах шүү дээ. Дүүрцэн гэдэг байгаа юм да. Тийм. Тэгэхээр та нар одоо өөрсдөө дүүргэх хэрэгтэй байна. За миний хувьд тэгэхээр миний хүслүүд ингэж иймэрхүү хөлчөө цаашаа явахгүй хахад буурлынх одоо шүлэглээд алга болоод байх юм ба. Тэгээд одоо ялгаа их гараад хэцүү байна. Чи бодоод байна үстэй. За ингээ гэрээсээ гарлаа. Чамд юуг засаж, юу оршиж байвал сайхан байна гэдэг бодоод үз. За би гэрээсээ гарлаа. За чи гэрээсээ гарлаа. Тийм үү? Үр хүүхдэн хараж хянахгүй өдөржингөө тонголох нь инхэн болон хүсэж байна. Энэ гоёгоо. Тийш дээ. Хинч хулгайлахгүй, хинч айлгаж сүрдүүлэхгүй. Өрөөс маань бира шавхартал тоогдоод хөлсөө асгартал гүйлдэж байсан ч тийм үү? Халдах дайсан байхгүй. Хавтах өвчин үгүй. Инх хамглан байвал тэр сайхан байгаа үү? Харин тий. Тэгэхээр ингээ хүсгэл хэрэгтэй байгаа үү? Тийм байна. Тэгээ гадаа өөр санжигнаад явж хахад хүн зохиод унгаачихгүй. Тийм ээ. Тийм байгаасай гэд хүсэх хэрэгтэй. За тийм байгаасай гэж хүсчихлээ. За тийм үү. Нэг ч хог таралтахгүй байвал бас гоё. Гоё штэ. Цэвэрхэн. Одоо энэ хавчин гартлаар л доошоо харахаа аргагүй. Нийл нус цэр яд пялбагаад баг хөдөө хуммаарч юм шиг гүүч юм шиг бүр хачин байдалд ороод байгаа. Тэг хүмүүс нь сайхан энэ цэвэрхэн хувцастай баймаар байна. Тэгээд ингээд сайхан инээгээд ингээд явж ямаар байна. За тэгэхэд манайх чинь тэгтээ гоё штэ. Гарангуутал такси олддог. За тэр ч сайхан тийм үү. Тэр нь байж байгаасай гэж үсгэн. Тэгээд энэ тентхий юунд очих би ойчрол хүмүн дург хамгийн ойчргүй байгаасай гэж хүсэж байна. Тэр чинь амгалан бидтэй. Тэр гоё байгаа үү. Тийм ээ. Тэр энэ чинь хүсэх учраас олж л байгаа үү. Тийм биш үү. Тэгж бодох хэрэгтэй юм биш үү. Би одоо гарлаа гэдэг. За тэгээ хүүхдүүд гадаа сайн тоолж ирсэн гэсэн шүгэл дугур гэд хоолойд гингүүтэл гүйж орж ирдэг. За одоо нүр гараа угаагаад ингээрэй гэхдээ өгөнд орол. За ээжээ гэл ингээл. За гараа тоглоцгоо гэхэд алга болдог. Тийм байх бас. Гоё байна. Гоё байна. Би бол тэгж хүмүүжүүлж чадсан учраас наадах чинь миний хүсэл би их гэсэн. Тэгээд ингээл дахиад нөгөө шүглээ аваад гэж шүглэнгүүд одоо хань ижлэнтэй сартгас гэл ингээл сонсоод яасан байна гэл хараг ингээд.
За миний ангиу гэдэг дэлгүүрээс тийм аваад ирээрээ. Тэгээд энэ энийгээ сайхан цэвэрлчихээрэй ингээд. Тэгэхээр за гүцтгэе гэж мэдээ гүцтгэе гэж. Тэгээ чи өөрөө тэрнийхээ хүсэлд бас адилхан байгаа шүү. Би чи шүглээ үлээ гэл тэгэл бас адилхан ингээл хянаад явна штэ. Тэгэл юмыг зохицуулаад буруудах юм бол ингээд болохгүй. Зүвтэх юм бол тэгээ болж гинэ гэл ингээл. Тэгэл буруу юм явах гэж байгаа юмнуудыг мэдрээл тэрнээс нь татаж аваад энэ зөв зам биш шүү гэл ингээл. Энд чи ээж хүнд чинь зүм байдаг штэ. Тийм биз дээ. За. Гэх мэтчлэн асуудал бэрхшээлийг харуул хүсэх орон зай. Байн. Зөндөө байгаа үед. Тийм байна. Яг өөр дөр гад за би гэрээс гарвал за би гэртээ орвол за би өвдүүлгэл ингээд нэг өөр дөр тулгаад бодох юм бол одоо нөгөө шүлгнүүд нь ундрах нэ бодлууд нь яг ингээд хүсэх орон зайд гараад шүлглэхийг тэр авиас мэдэх гээд байна. Шүлглэх юу? Гэд төвлөрчхөр ороод ирдэг нь шүү дээ. Төвөггүй. Тэгэхээр онгод танд бас онгод ороод байна шүлгээ. Үгүй оюун цэгцэрж байгаа. Оюун цэгцэрхэд үг цэгцэрдэг юм өө. Гэтэ би ч бас аятайхан цэгцэлдэг төрлийн амтан биш л дээ. Надаас журан яруу сайхан оюун бодлоо цэгцлэгч хүмүүс их байдаг. За. Анхаа Буянбат гэдэг хүүхэд нөгөө сэдв өгчөө хараадах та. Би тэр л хүүхдээс авна, бусд нь хамаагүй шүү. Тийм үү. За анхаа Буянбат гэсэн. Үгүй тэр анхаа Буянбат чинь сэдв өгөөгүй байна. Сэдв өгөхгүй гараа тарицсан юм шиг байна. За тэгвэл анхаа Буянбат сэдв өгөөгүй бол одоо бүгдээрээ сэдв өгөө. Тэгээд өөрсдийнхөө дураараа чалчих юм байна. Тийм ээ. Гэхдээ энэ 9 хүслээ дуусгах гэж байгаа учраас буурлаа. Юу юм дээр энэгээр л ярьжсэн дээр үсттэй. Бүгд юу ч ярьжсэн. Юу хүний хоол нуцгийн талаар мэдмээр байна. Яаж байгаа юм бэ? Юу анхаа Буянбат миндээ. Би 9 хүслийг найдвартай батаранд нь хийх гэж байгаа чи юу хоол нуцг вэ? За яг хөө энэ боловсрол мэдлэг дээр тийм ээ буурлаа орж болох юм байна. Боловсрол мэдлэг одоо танин мэдхүүдээр бидний 3 дахь хүсэл дээр орж байна. Тэгэхээр хоол нуцгийн талаар нэгт хүсэл. Эрүүл мэндийн хүсэл. Энэ үү? Яагаад та эрүүл мэндийн хүсэлд ороод байгаа юм? Идэх гэд учраас нь хоолны мацгийг тийм үү? 7 гарагтаа нэг удаа, зуны цагт 7 гарагтаа нэг удаа, өвлийн цагтаа бол 14 гарагтаа нэг удаа барьдаг вэ гэвэл нарийн бүдүүн гэдэсний хананд хоолон үлдэгдлүүд байдаг. Тэрийг нэг гаригийн өлөнгөөр хэмэгдүүлсэн эрүүл мэндэд тустай байдаг учраас. За 7 хоногт 107 хоногт нэг удаа тийм. За 7 хоногт нэг удаа шүү. Өвөл 14 гарагт нэг удаа. Хоолон мацаг барих нь усан мацаг биш шүү. Хоолон мацаг. Хоолол идэхгүй гэсэн үг. Усааг сайн уужиж болно. Гэдэсний хананд наалтаж шингэхгүй ужирч байсан хоол ундыг шингээлтийн зарчимд нь оруулж байгаамаа. Ахамжтай юу? Бид нар чи нөгөө угаалтур хийж агаад гидсээ угаач чаддгүй учраас. Тэр клизм гэдэг юм бодлоо тэр чи цэвэрлэж чадахгүй учраас ийм мацгаар тодорхой хэмжээний эдисийн завсар шимэгдэхгүй удаж байгаа үжирч байгаа хоол тэжээлүүдийг шимэгдэлтийн зарчмаар нь бидээ шингээж ашиг тусыг нь аваад тийм үү шүүс ялгацаар нь хорийг гадагшлуулах үйл явцыг хоолон мацаг гэдэг. Түгч одоо ч 7 хоногор барьдаг шүү дээ. Энэ ямар учраас 7 хоногт нэг удаа 14 хоногт нэг удаа гэдэг байгаа. Одоо ч мацаг барьж ийн гээд хэд хэдэн хоногор бариад за дээрэс нь саяхан одоо тураад юунд орно гэд баярт орно гэж жагаад 3 хоногийн мацаг бариад нас орцсон амиа алдсан бас хүмүүс байгаа л да. Зүрх судасны ачаалалд авахгүй хүүхдүүд мацаг барих хориотой байдаг. Гэхдээ 1 хоногийнхыг бол барьж дийлнэ. Тэрнээс олон хоногоор тэжээлийн нөхцөлд орох нь тийм үү. Суур өвчтэй хүүхдүүдэд энэ төвөгтэй. Өндөр настай хүнч гэсэн 1 хоногийн бол мацгийг барьж дийлнэ. Энэ нь биеийн хороо нэг төрлөөр сэвэршүүлэх зан үйлийн хэлбэр юм аа. Гайхамшигтай юу. За тэгээ бүр цагаан мацагч барьж болно шүү дээ. Тийм үү. Энэ бол нөгөө хуучин эмээг өвгий чинь цагт бол байдаг байсан шүү дээ. 7 гарагийн нэг өдөр нь тийм үү цагаан хоол иддэг. Тийм үү сүтэ будаага идээд унтчихдаг байдтэй.
Тэрийг цагаан. За тэгвэл энэ хараа хоолн мацаг, усан мацаг, цагаан мацаг гэдэг ингээд ерөнхийдөө Усгүйч мацаг барьж одоо юу ч идэж уухгүйгээр 1 хоног байж болно. за Тэрийг бол нэлээд эрүүл сар бол байж хийдэг. хар мацаг гэдэг. Тий, хар мацаг гэдэг. За эрүүл байж хийх юм шүү дээ. Одоо ингэх юм бол тэгээд гоё нөгөө галбиржих биш ээ. Чи гэдсэнд байгаа хороо цэвэрлэх аргуудаа чи нэгээ. Бас энэ угаалга гэдэг шүү дээ. Шингэний угаалга, дутангийн угаалга, 5 цулын угаалга гихчлэн зарим өвчний үеийн үед тийм үү нэг төрлийн хоол барьж угаалгыг хийдэг тийм биз. Энэ нь бас тэр гэдэсний замд байгаа хор бурантгийг арилгах болоод шимт хичээлээр хангах гэсэн хосоосон үйлдэлтэй байдаг юм аа. Одоо тэр нь бол илүү нарийн завууртай байдаг шүү дээ. Хэдэн цагт тийм юм идэн, хэдэн цагт ийм юм идэн, ингэн тэгэн тэдэн одоо ус уунд хэдэн ингэн гэдэг. Энэ нь өөрөө бүгд эрүүл мэндийн тусын төлөө байдаг юм аа. За тийм байна. Монголиа гэж асуусан байна шүү. За, ухамжтай юу? За, усан бах уу. Эрүүл мэнд. За тэгвэл энэ Монгол хүүхэд урд үстэйгээ яаж эдийн засгийн найрсаг гэхдээ тусгаар тогтнолд алдахгүйгээр харьцаатай байх бай. Энд чинь болохоор одоо их хамгаалалт орох уу? Их хамгаалан юм. За, их хамгаалангийн өсөл байна шүү. Асуусан асуултыг ингээд хуваарлуулах гоё юм байна да. За. За. Урдх хурш. За. Ямар тач улс орон гэдэг өөрөө нэгэн төрлийн сан хөмөргийг бүрдүүлж байх шаардлагатай. Тийм үү. Тэгээ олон улс хоорондоо бие бинийгээ дутхан орон зайгаа бие бинийгээ нөхөх гэж оршин тогтнодог. Гэхдээ энэ орон зайд илүү ашиг хүрдэхийн төлөө бусдыг хохирох ч байна. Тийм үү. Тийм учраас улс орон өөрийнхөө хүч чадал, байр байдал, нөлөөг мэдэж байх юм бол одоо харилцаад хэм хэмжээг тогтоох боломж байна. Үүний тулд одоо төрийн 5 тусгаарын бодлогыг хэрэгжүүлж тийм үү тогтворт орсны дараагаар одоо гэрээ хэлэлцээрүүдийг төр бодлогод нийцүүлэн гаргах юм бол ямар тааж найрсаг бүгд тусгаар оршин тогтнол бий болно. Эдийн засгийн хувьд гэх юм бол ерөн бүтээгүүр орон зайд бол Монгол улс за монголч гэхгүй альва улс өөрийн гэсэн үйлдвэрлэлтэй байх шаардлагатай болдог. Энэ ерөн бүтээгүүрт 10-аад нь хоол хүнсний салбар ахын жижиг салбар байдгийг. Өөрөөр хэлбэл төрийн хөшүүрэгтэй явж байж одоо энэ 10 одоо төрлийн үйл ажиллагаанаас ард түмнийхээ хоол хүнсийг одоо бүрэн гаргах боломж үүснэ. Ухамжтай юу? Энэ нь болохоор юу гэдгийг одоо уул уурхайн салбар гэдэг шиг хоол хүнс ахын хэрэглээний суурь салбарууд байгаа юм. Ухамжтай юу? За энэ ирээсээ 80-аад нь заавал бусад улс орны тусламж дэмжлэг тийм үү гадаад дотоод харилцаа бий болж байж оршин тогтнодог салбарууд байдаг. 80. 10 нь бол дотроо бүгдийг хийж чаддаг байхад 80 чаддаггүй байх нь биш үү? Тэгэхээр тэн дээр дутах орон зайгаа дүүргэх гэрээ хэлэлцээрийг хийх юм бол аль ч улстай ив найрсаг тогтвортойгоор улс төрөн авч явах боломж байдаг. Төрийн энэ ерөн хөшүүргийн талбарт бодлоготой байхад бусад одоо салбаруудыг сул орхиж болдог. Ямар ч тохиолдолд тэр улс үндэстэн угарч дутахгүй оршин тогтнох үндэс байдаг гэж төрийн онол оршдог. Тэгэхээр эдийн засагч хүүхдүүд гэрээ хэлэлцээр тийм үү 80 панц эрхлэгч хүүхдүүд тэр ерөн хөшүүргийн талбар болдог бизнесийг судалаад яаж зохион байгуулдгийг нь харчих юм бол дорохноо ойлгочих байхаа. За нэг топын бэвэрлийг гарахтаа хүүхдийг тулаачлах. Бүрийд гарахтаа хүүхдийг тулаачлах. Хүүхэд ширгэлж айцыг нь алга болгох болдгоо бор өвгөн гэдэг үлгэр үнэхээр байсан болов уу гэх мэт ээж нар байнга хэлдэг зүйлийг сонсомоор байна гинэ. Нөгөө хүүхэд тулаачлах талын домыг асууж байгаа шиг байна. За тэгэхээр энэ үртэй холбоотой юм уурлаа. За энэ үрийг өсгөн хүмүүжүүлэгтэй холбоотой байна.
хүүхэд тулаачлнаа гэдэг ямар учиртай юм бэ? Хүүхэд туулаачлах буюу нөгөө 3 дахь мэлмийн орон зайд нь нөөргөн хөө тавьдаг шүү дээ. Тийм үү? Гэтэ одоо үед бол хүүхдүүд дутуудалаад байгаа шиг байна. Яг 3 дахь мэлмийг бүтэн хааж одоо юу тавьдаг? Хөө тавьдаг. Учир нь хүүхдийн хэм бие одоо маш эмзэг байдаг. Хэм нь багхан цочрохоор айдас сэрхүүн хөдөлснөөс 3 дахь мэлмийн одоо эд хөхтэйгээр ажиллаж эхэлдэг. Тэгэхдээ нөгөө ухамсарлаж биеийг хамгаалаж чадахгүй учраас түүнээс маш их эмээдэг учраас 3 дахь мэлмийг нь хаах зан үйл бол одоо энэ туулаачлах гэдэг үйл байна. Ухамжтай юу? Одоо насан турсан хүнээс хүүхэд бол одоо сүнс сүг харна. Тэгээд тэрнээсээ айж цочдөг байгаа. Ухамжтай юу? За ширгэлэх гэдэг үйл бол хүүхдэд шингэсэн муу хэмийг задлах үйл байгаа. Одоо энергийн цэвэрлэгээ гэж та нар ойлгож болно. Ухамжтай юу? За болдоггүй бор өвгөний үлгэр бол ягт бөгөөд ус төрийн үлгэр болно. Би нэг подкаст дээр ярьжсэн санагдаж байна. Тийм баг шүү те. За гих мэт ээж нэрийн байн хилдэг зүйлийг тайлбарлаваа гэж. Жааха буян бата хэлчихлээ. За хар цагаан хил амыг хэрхэн яаж хариулах вэ гэж одоо бүр нарийн төвшний юм асуугаад байна. За хар хил ам бол нарийн зан үйлтэйгээр үлддэг учраас тэр болгон чамд тусаад байдаггүй. Өөрөөр хэлбэл ата хорслын зарчимтайгаар заншлаачийн үйл явдалтайгаар тухайн хүнийг хорлох одоо тогтолцоотой нэлээд их мэдлэг шаардж арилгах одоо зүйл зүгээр нэг зулаасаа гад ч юм уу арилж авахгүй. Ягаад гэвэл нийгмийн сэтгэл зүйн улбаатай байдаг учраас хэцүү. Цагаан хил ам гэдэг нь өөртөө итгэлгүй байдлаас үүсэж хүний сэтгхөд гарч байгаа эрчмийн урсгалын төгжрөл учраас тэрийг бол өөрөө арилгах боломжтой. За энэ асуулт маань өөрөөр хэлбэл бусдын магтаад чи өөрийгөө тийм биш гэж бодохтол тийм үү? Тэр нь цагаан хил ам буюу нөгөө айдас болоод үүрэг хоёрын орон зайд чамд цагаан хил ам буюу эрчмийн төгжрөл одоо бий болгодог. За энэ маань хэрвээ чамайг хүн магтах юм бол тухайн чадварыг өөртөө боловсрал болгоод эзэмших юм бол хил ам хөрөхгүй цагаан хил амнаас ангиж ярина. Оюуны одоо тэр төгжрөл эрчмийн төгжрлөөс ангиж ярах боломжтой. За энэ маань мөнгө шашин мөргөл. За 9 дэх хүсэлд орсон шүү. За соёлоо баясгалан галбирч ажиллаа эхлэх гээд хажууд нь хоол идэх туршлаа яаж төвчээр заглах вэ гинэ. Эн чинь бас маш их төвчээр ажилласан шаардсан балаа байна шүү гинэ. За галбирч нь тэгэхээр хаана орох вэ багш? Өөрөмнөө. За хоолыг амсах их идэх хоёрын хооронд ялгаа байдаг шүү гэж хэлээ. Чи хоол идэх гэдэг дээр хэмжээний хязгаарлалт тавьж хаа. Ухамжтай юу? Амтлахын таашаалыг үнэтэд тооцсон сэтгэхэд над сэтгэл зүйд хураж байгаа хоолтой хамаатай бухимдалчин арилнаа. Тэгвэр амсах төдий цадаж сураа. Эмэгтэй юм бол. Ухамжтай юу? Хувцсандаа багтахгүй шулбраад нодчих штэ амсах төдий тавьдаг байл. Амсах төдий цад гэж штэ. Тэр чинь арай л ширүүтэй штэ. Өлсөн штэ буурлаа. Амсах төдий амслаад олоолоод тэгээ залгичаад байгаа байхгүй юу? Наадхаа энэ бүх тарих мэдрэлийн сэрхүүлөөг нь дамжуултаа зажлаач. Яна за соёлоо баясгалаа хоёлаа нэг юу идэж үзье. За тэгвэл бид хоёр хоёлаа нэг бялуу үдэж үзье. За тэр борж ихэр байна. За үзэмтэй. За авлаа. Бидний үзүүр дээрээ тавилаа. Тийм үү. За ингээд шүсээрээ жаахан дэвтэйгээд тэр чихэрлэгийн амт бүх одоо ам тагнаг дүүрэгтэл битэж ажиллаарай. За уусах юм байна. За тэгээд ингээд хэлний үзүүр чинь чимчигнээд ирнэ. Яг тэр чимчигнэлх мэдрэмжийг маш сайхан таашааж хэдэг гурвантай гүн амьсгалчаад жажил. Ганц борж ихэр үрлээ зихэр. За жажил дотор нь юу байна? Ямар хольц байна. Бүгдийг маш нямбай амтлан жажил. Хумхын тоос уултлан жажил. За залэг. Миний бялуу мутах гэдэг буурлаа.
За болоо. Эний чинь тэр амтны одоо хамгийн их мэдрэмжийг авахын төлөө тэр зарцуулж байгаа хүч хөдөлмөр юм шүү дээ. Энэний орондод тэр тархич нь амтны баялаг мэдрэмж тийм үү. Ажиллаж байхдаа бас хурдан залгимаар байгаа тэрчлэл. Тийм үү. Тарчлаа юм байна те. Тарчлаа. Тэгээд дээрээс нь тэр шүлс ихээр ялгарч хөсөмжилж байгаа дур хүсэл бүгд нийлээд залгисны дараа ямар гоё мэдрэмж болно гэж санана. Гэхдээ бид хоёр одоо авсан тэр үнэтэй бялуу маань одоо хэзээ дуусах юм бэ? Чи тэрийг барахгүй угаасаа. Тэгээд өөрийгөө зовоогоод авах юм бол барахгүй. Харин нэгийг аваад хоёулаа хувааж идэх юм бол болж байгаа байхгүй. Гэрүүлээрээ. Занаад ч бас жаахан хэцүү л асуудал байна шүү. Яг цаанаас ингээд гэд идэх гээд шүү. Яв гахаад авах юу чи. Дургүй хөрсөн учраас боллоо. За ингээд бүгдөө сайхан амарцгаагаарай. Бид ийм подкаст дууссан шүү.